Сайн мэцхан өрхөм үзэгчдээ та бүхэндээ тамирчнаас допингийн шинжилгээ авахдаа яг ямар савнд, ямар хэмжээтэй шээлгэж, ямар шат дараалалтай авагддаг процессыг тайлбарлах хүргэе. За, допингийн хяналтын багаас тухайн тамирчнаас шинжилгээ авахдаа аль бие усны ийм кодтой савнуудаас аль нэгийг нь сонгуулна. Өөрөө аль нэгийг нь сонголтоороо сонгоод, за зориулалтын шээсний савнд 90 мл хүртэл шээдэг гэсэн үг. Тамирчны 90 мл хүртэлх шээсийг А сорьцын буюу бидний нэрлэж жанснаар А сорьцын шээсний сав, Б сорьц буюу Б тэмдэглэгээтэй цэнхэр сав. Савнда 60 мл-ийг, за үлдсэн 30 мл-ийг Б сорьцын цэнхэр савндаа хийж допингийн хяналтын багт хүлээлгэж өгнө. За ингэж хүлээлгэж өгөхийнхаа өмнө тухайн тамирчин шээсээ 2 хуваад савндаа хийлээ. Зориулалтын лацтай, ломбтой энэ уутанд нь тус бүрт нь хуваагаад хийсэн шээснийхаа А сорьцын дээжийг энэ уутанд хийн. Харин Б сорьц буюу хөх тэмдэглэгээтэй шээсний шинжилгээгээ мөн энэ лац ломбтой уутандаа өөрөө ингэж савлсны дараагаар энэ түгжигчээр түгжээд за допингийн хяналтын багт хүлээлгэж өгдөг. За тэгвэл үзэгч та бүхэн харж байгаа бах энэ хоёр савн дээр 65 22 562 гэсэн дугаартай код байсан. Яг энэ кодыг нь аль бие усаар савных нь кодтой тулгаад энэ дээр кодоо хуулаад наагаад тухайн допингийн шинжилгээ өгсөн тамирчин өгнө гэсэн үг. Энэ савн дээр код болон таглаан дээрх байгаа энэ код бол дахин давтагдахгүй. Зөвхөн тэдгээр савнуудаас тамирчин өөрөө сонголтоороо авсан учраас дахин давтагдахгүй юм кодтой гэсэн үг. 65 22 562 кодтой энэ сав бол зөвхөн нэг л ширхэг байгаа гэсэн үг.